Сайн байцгаана уу саруул ухаанд монголчуудаа. Mono English Bookstore-та хамтран хүргэдэг weekly book review маань эхлэхэд бэлэн болсон байна. 7 хоног болгон бид та бүхэндээ англи хэл дээрх номнуудын ерөнхий утга агуулгуудыг хүргэдэг байгаа. За тэгээд мэдээж та бүхэн бас ном гэдэг маань өөрөө мэдлэгийг тэлдэг учраас мэдлэгийн цар хүрээ үн цэнтэй контентийг бас бүтээдэг учраас айл болох цаашаага хэрэгтэй хүмүүст нь түгээж өгөөрэй гэж хэлмээр байна. За өнөөдрийн сонгосон номороо бол одоо Никколо Макиавеллигийн Prince магадгүй классик. Магадгүй бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий номнуудын нэгч гэж хэлдэг. Энэ одоо 1500 хэдэн онд бичсэн билээ дээ. Би нэг оюутан бахта бас ахлах ангид бахта уншиж ирсэн. За саяхан бас сэргээгээд харсан. Нөгөө цэнгэл захиралтай яриад нэрнгээсээ нөгөө он цагийн үед ингээд уншихад өөр ном байна гэдэг шиг Макиавелли бол за бүх цаг үеийн хамгийн шилдэг инфлюенсерүүдийн нэг гэж хэлж болохоор 400-ны турш эрх мэдлийг хэрхэн олж авах уу, хэрхэн өөртөө байлгах уу, ёс зүй гэж байдаг юм уу, хүний амьдрал хувь тавилан авьяасаар олж авдаг юм уу гэх мэтчлэн төр удирдах ямар нэгэн албан тушаалд удирдах хүмүүст бол энэ номороо дамжуулж маш олон зүйлсийг бол хүргэсэн, нөлөөлсөн гэж бол хэлдэг. За бүр оюутан байхад бол улс төрийн шинжилгээ ухаанаар сурж байхад дэлхийн лидерүүд бол Макиавеллигийн Принцийг бол заавал уншсан байдаг гэж байгаа. Нэгсэндээ тэгэхээр 400-ны турш 400 гаруй бараг 500-ны турш дэлхийн лидерүүдэд одоо заавар зөвлөгөө өгөх хэмжээний энэ богинохоо энэ номыг бол Принц гэдэг одоо ханхүү хаанч гэж орчуулж болохоор тэгээд одоо хин нэгэн одоо ханхүү болохын тулд яах уу гэдэг маягаар бол бичсэн. Энэ бол айгүй хөөрхөн тийм энгийн үг хэллэгтэй мөртлөө одоо 1500 онд бичсэн ч гэсэндээ ойлгогдох үйц. Тэгээ утга санаагаа бол маш гоё энгийнээр бол одоо гаргасан байгаа. За Макиавелли маань өөрөө бол ийм бас нэлээд тухайн үеийнхаа nobleman буюу одоо язгууртан гэж хэлж болохоор тэгээд одоо Флорентин хотын nobleman гэж бол хэлж болох үйц. Ийм гайхамшигтай философч гэдэг статусаар бол мэдээж явна. За тэгээд мань хүн бол өөрөө улс төрд ялагдаж бүх зүйлийг бол одоо үдсэн. За тэгээд эннийхээ туршлагаас ч гэсэндээ бичсэн энэ зүйлс нь бол одоо ялангуяа манай улс төрд ч гэсэндээ нөлөөтэй байна гэхээр дэлхий дахна ямар ч улс төрд одоо маш их нөлөөтэйгээр тим болтлоо нөлөөлөгч болж ингэж явжээ. Тэгээд энэ номноос одоо авч болох үс хамгийн том take away буюу одоо санаанд үлдэж байгаа зүйл гэх юм бол магадгүй заримдаа ёс зүй юу хоёр зөв шийдвэр хоёр заавал шууд хамааралтай байх албагүй гэдэг утгаар ярьж байгаа. Макиавелли ингээ бүх цаг үеийн философчдыг одоо thinkers тийм ээ одоо сэтгэгчдийг бодоод ахаар одоо Плато, Сократ, Аристотл энэ хүмүүс бол дандаа virtue, just тийм ээ шударга ёс зүй гэж юу юм бэ? Хүний хийсэн хуулийн дээгүүр болдог хүн төрлөختний ёс суртахуун байдаг гэдэг. Энэ болгоныг номлодог өмнөх философчтой бодох юм бол олон нийтэд зөв шийдвэр гаргахын тулд заримдаа ёс зүйг одоо үлийг ч гэсэндээ хийх шаардлагатай болдгоо гэдэг утгасан. Яг чи зөв юмын төлөө явж байгаа бол одоо маш энгийнээр хэлэх юм бол мангастаа тулдахын тулд заримдаа чөтгөр болж болно гэдэг утгасныг бол хэрэгжилж байгаа. Ямар ч аргаар хамаагүй эрх мэдлийг авч байгаад өөрийнхөө зөв гэж бодож байгаа зүйлсийг хийх талаар бас их сонирхолтой. Орчин цагт одоо зарим нь бол санал нэгтэн, зарим нь санал зүрэн гих мэтчлэн ends justify the means гэдэг утгасныг хэлж байгаа юм л да. Эцсийн үр дүндээ хүрэхийн тулд ямар ч аргаар хамаагүй л гэдэг санаа бол явж байгаа. За тэгээд мэдээж одоо энэ хаант улсуудын төрлийн талаар ярина. За тэгээд virtue гэдэг тухайн үедээ бол avias гэж орчуулагдж байгаа. Fortuna гэдэг одоо fortune гэдэг үгнээс гаралтай avias болон хувь тавилангаар бол одоо эрх мэдлийг бол бас авч болдгоо. Эрх мэдлийг авах тийм арга замуудын талаар бол одоо их ярьдаг. За тэгээд ахаад хэлэхэд улс төрийг хийхэд бол 100% заавал ёс зүйтэй байх албагүй гэдэг маань өөрөө энэ ном нь өөрөө
post politic одоо modern politic тийм ээ орчин цагийн улс төрийн яг бодит байдлыг нүцгэн үннээр нь одоо харуулсан. Тэр утгаараа ч гэсэндээ урт хугацаанд улс төрийн салбарт бол одоо дэлхийд дахна хамгийн чухал үн цэнтэй байсан номнуудын нэг нь гэж бол одоо хэлнэ. За тэгээд ер нь бол одоо энэ принц гэдэг тийм ээ одоо ханхуу хаан гэх юм уу одоо тийм ээ одоо шудраг инэрэнгүй харагдаж болно. Тэгсэн мөртлөө хэрцгий үйж болно гэдэг бас айхтар юмнууд бас нэлээд бичсэн байгаамаа. Тэгээ арчилсан бодит байдал заримдаа бол ихтэй мэдээж одоо хатуу шийдвэрүүдийг бол гаргах хэрэгтэй гих мэдчлэн. За тэгээд та бүхэн бол бас энэ 100 хэдхэн удастай 120 удас хүрэхгүй хүрэх юм байна. 100 үндсэн агуулга нэг 124 энэ чинь юутайгаа юм бэ шүү. Afterword-тэй юм бэ шүү тий хүрдэг баха. 112 удастай л хураангуулсан. Ийм Machiavelli Prince-ийг бас зүгээр заавал улс төр сонирхох албагүй ч гэсэндээ эрх мэдэл төрөхөд ер нь яадаг юм бэ гэдгийг сүүлийн 400-500 жилийн лидерүүд уншсан энэ номыг бас зүгээр хүүхдүүдтэй ч юм уу те уншуулад үзээрэй гэж хэлмээр байна. Ингээ Bono English Bookstore, ээлжид book review, Niccolo Machiavelli-гийн Prince дээр байла. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн удаа уулзлаа. Түр баяртай guys. Мэдлэгээр чигүүрлээ. Bono English Bookstore